Ханиад ихэвчлэн вирусаас үүсэлтэй байдаг ханиадны вирус 200 гаруй төрөл байдаг. Тиймээс нэг вирусны эсрэг дархлаа тогтолцоож өөр вирус халдах юм бол дахин ханиад хүргэ. Гэвч вирусны төрлөөс болж хэд дахин нэг вирус авч ханиад тусах тохиолдол байдаг учраас заавал нэг туссан вируснээс дархлаа тогтно гэсэн үг шээ. Илэрх шинж тэмдэг нь вирусны төрөл хаана өрөвсөн, хэр зэрэг туссан гэх мэтээс болж өөрөөр байдаг. Хүндрэл бол харин их өндөр байгаа. Хүүхдүүд шалгаахгүй, насны хүрэлт шалгаахгүй, вирусны халдварын хүндрэл нь хатгай. Амьсгалын цочмын халдварт өвчний хүндрэл ерөөсөө л ганцхан байдаг хатгай. Тэгэхээр хатгалгаар бол хүүхдүүд нэлээд өвчилж байгаа, хүндэрч байгаа. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоос үүдэн олон төрлийн вирусээс болж найтай, хамар бүглэрх, ханиах хоолой өвдөх, халуурах зэрэг нь үндсэн шинж тэмдгээс гадна бөөлж сүрэх, гүйлгэн өндөр хэмээр халуурдаг ханиад их байгааг эмчнэр хэлсэн. Ханиад хөнгөн туссан ч эмийн үйлчлэгэнд дарагдахгүй эргээд хатгай болон хүндэрч байна. Ер нь бол тийм. Энэ жилийн ханиад нь ер нь онцлог тийм байна. Зүгээр яг өмнөх жилүүдийн ханиад бол анчиот одоо ямар ч байсан тухайн эмчийн бичиж өгсөн эмчилгээнд ерөнхийдөө ер нь дарагддаг байсан. Гэтэл одоо болохоор ер нь эмийн тариага хэрэглээд байдаг. Ер нь нэг л бодж өгөх байна л гэсэн тийм хандлага ерөнхийдөө байгаа. Ялангуяа энэ жилийн бидний ажилласнаар бол энэ эмнэлэгт хэвч байгаа хүүхдийн хандлага одоо хатгаа аваа хүндэж байгаа хүүхдийн хандлага хагаад ер нь нэг одоо арай том хүүхдэд илүү хамраад байгаа. Урд жилүүд одоо дандаа нялх нэг нас хүртэлх хүүхдүүд илүү хамрагдаж хатгаа болдог байсан бол одоо бол 2, 3, 4, 5 настай хүүхдүүд илүү их өвдөж байна. Тэгээд одоо тэр антибиотикны үр дүн авах одоо үр дүн муу хандлага нь илүү гарч байна. Тэгээд хатгаа болж хүндрэх тал нь арай илүү давмгай өвдөж байна. Энэ жилийн энэ ханиадны онцлог нь тэр. Ханиад төрөд орж ирсэн. Тэгээд оноос хойш гараад дахиад өндөр халдварт орчихсон. Тэгэхээр ханиад аягүй их байгаа. Манай хүүхдээр нь айгүй өндөр халдвартай ханиад төрсэн. Тэгээд айгүй өндөр халдвараад тэгээд ханиалгаад бүлж өдрөөсөө хоолонд дэмэ. Тийм байсан. Тэгээд одоо эмнэлэг төвтэйгээд 4 он чинь. Ханиад хүрчгээд өөрсдөө бага насны хүүхдүүдэд ийм дур мэдэн өгөх нь маш буруу зүйл юм. Ханиад хүрч халуурсан тохиолдолд заавал мэрэгжлийн эмчнэрт хандан үзүүлэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Өдөрт эмнэлэгт хандж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хөнгөн ханиад тусч эмчийн заавраар эмчилгээ хийдэгж байгаа ч үр дүнгээ өгөхгүй байсаар хатгай болсоор байна.